За ер нь Солонгост үзэж чадвар Давичи хамтлагийн тоглолт ирсэн. Солонгост үзэж чадвар тоглолтоо Монголд одоо үздэг гэхээр Монгол орн бас одоо яаж хөгжиж байгаа тий манай соёл урлагийн тий залуучууд ч гэсэндээ ямар хөгжмийн одоо төвшин яаж дээшилж байгаа гэсэн энэ одоо тоглолтын үр дүнгээр одоо энэ тоглолт батгаж байгаа байр сууриаар илэрхийлэгдэх баха гэж бодож байгаа. Альва уран бүтээлчдийн одоо урлагийн хүнж төр тийм ээ спортын хүнж төр яг эд оргил үе гэж байдаг юм. Уран бүтээлийн биеийн тамирын бие бэлдэн оргил үе гэж. Одоо манад ирж байгаа энэ хөө хамтлаг дуучид маань солонгосын одууд маань яг эд уран бүтээлийнхээ хувьд оргил үе дээр явж байгаа. Оргил үе дээр явж байгаа уран бүтээлийн тэр одоо эрэлт хэрэгцээ. Жишээлбэл Японд урддаг юм уу, Хятадд урддаг юм уу, Аз гэдэг чи өөрөө маш том зах зээл хэдэн тэрбум хүн байна. Ийм том зах зээл учраас энэхүү хамтлагуудын эрэлт хэрэгцээ энэ Азийн зах зээлд бол маш өндөр байгаа нь ойлгомжтой. Тэгэд энэ завгүй энэ их эрэлт хэрэгцээнийхээ дунд ингээд Монголын одоо юу гэдэг юм зах зээлийг голохгүйгээр өөрсдийнхөө авиас чадрыг үзүүлээ шоу гэж юу гэдгийг харуулъя гэж бодож ирсэн хүмүүст бол маш их сайхан зүйл болж байна. Тэгээд уран бүтээлч түрүүнээс нөгөө Монголд чинь сүүлийн үед сүүлийн 10 жилд нэлээд 10 гаруй жилд нэлээд уран бүтээлчд ирлээ шүү дээ. Зарим нь одоо бидний хэлдгээр үеэ өнгөрөөсөн ч үгүй юм уу тий насан жоохон явцсан одоо юу гэдэг юм аливаа юмд нэг юм халтуурны шинж чанараар одоо хандж байгаа тий одоо нэг хэдэн дөрөв аваад дуулчих тий баарам дуулчих тэр иймэрхүү хандлагаар биш жинхэнэ том шоу жинхэнэ том одоо хөгжил дэвшлийг авчиръя гэсэн тийм том зорилготойгоор нөхөө солонгосын одуудыг ирж байгаа гэж би ойлгож байгаа. За тэгээд тоглолтын талаар ерөнхий мэдээлэл өгөхөд бол тоглолтын ажил маань бэлтгэл ажил нь 80% явж байна. Билет борлуулалт бол 40-оос 50% явж байна. За билетийн хувьд энгийн тусгай суудал VIP гэсэн 3 янзын ангилалтай байгаа. За энгийн суудал маань ногоон талбай буюу 3-аас 16 дугаар секторыг хамарсан тийм бэлсгүүдэд хамаарж байгаа. За 1, 2, 17, 18 дугаар секторт бол бид нар 10 наснаас доош буюу харгалзах хүнтэйгээ орж байгаа үзэгчдэд зориулсан тусгай хамгаалалтай, тусгай суудалтай хэсгийг бэлдсэн байгаа. За VIP суудлаар болвол арай зэрэглэл өндөр, тусгай суудалтай, тусгай хоол цайгаар үйлчлүүлэн за мөн VIP тасалбар авсан үзэгчд маань TR хамтлагтай, Speedтэй, Давичитэй зураг авах боломжтой тэд нартай хамт нэг үчиг өнгөрүүлнэ. Урд нь бол яг солонгосын бас 1, 2-оор зогсохгүй хамтлагууд зүгээр цувраад ирж тоглож исэн удаа бий л дээ. Энэ удаад бол бас их олуулаа ирж тоглож байгаа нь бас илүү их гоё амттай, үзүүштэй юм сайхан тоглолтууд болох байх гэж би итгэж байна. Мэдээж стадионд тэр олон залуучууд цуглаад өөрсдийнхээ бас мэдээж одоо үеийн манай Монголын бас залуучууд дийлэнх нь ер нь солонгос энэ хамтлаг дуучдыг илүү их сонсдог болсон. Солонгос бол өөрөө ер нь бол урлагаа хамгийн түрүүнд тавьж явдаг ийм одоо улс болсон тийм ээ. Энэ солонгос орн бол одоо энэ тийм үгдийн соёлын давталгаа маш хийж байгаа орн. Солонгосын одоо кино тий олон англи кино бол одоо ерөөсөө Азийг эзэлсэн байгаа. За Европыг бас эзлээд эхэлсэн байж байгаа. Тэгээд бас солонгосын дуучид хамтлаг бас мөн адилхан бас ингээд зөвхөн солонгостой бэлтгэдэг бас ингээд Аз дэлхийд гарч ирж байгаа. Тэгээд энэ core content-тай бас хийхэд бас тийм амар байгаагүй. Ерөнхийдөө бид нар өөрхөн түншээ дамжуулж бас нэлээд удаан хугацаанд ярьсан одоо эцэст бас энийг бас бид нар гэрээлж төрсөн. Тэгээд бол хамгийн гол асуудал үүхээр энэ цаг хугацаа тогтоох хэцүү цаг хугацаа. Одоо бид нар уул бидний санаа бол ерөнхийдөө энэ TR хамтлаг, Давичи хамтлагийг бол аль болох эрттэй одоо юу гэдэг 8 сард авчих бол хүсэлтэй байсан. Тэгээд одоо дулаан эд одоо тийм сайхан үдгдэг наадмын ярьж байгаа бодлоо. Эсвэл core content-ийн одоо тэр юуныхаа тэр хамтлагуудтай болсон гэрээнд дагуу харахад бол тэр хамтлагууд өөрөө маш тийм зав чөлөө багтай байдаг. Хамгийн хэцүү. Одоо тэдний тоглолтууд ихтэй одоо TR одоо Японд тоглож байгаа. Саяхан дээр гонхоо тоглоод ирсэн. За энэ одоо юу гэдэг юм бас хавар хэд эднэр бас ингээд Вьетнам, Камбож ингээд юугаар тоглолт хийсэн. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг TR хамтлагийн маш олон одоо тэр фэнүүд нь хаанууд дотор ерөөс ингээд зөөвмд Аз орно тэр чигтээ одоо энэ хамтлагуудыг одоо ингээд одоо тэр даган одоо юу гэдэг юм те одоо шүтэн бичирч байдаг. 마음에 맞춘지 안 맞춘지는 그걸 지금 신경 제일
Тийм учраас одоо урилга бол одоо маш их тасралтгүй. Гэрээ бол ингээд жиж жилээр хийгдсэн байдаг. Хамгийн хэцүү бол асуудал энэ байсан. Тэгээ мэдээч хэрэг яг хөө ингээд төлбөр тооцооны хувьд мэдээч хэрэг нь бид нар төлбөр тооцоогоо хийж байгаа. Тэгээ энэ бол одоо энэ тийм хямд хамтлаг биш тийм ер нь бол гэхдээ бол энэ бол үүдээ өнөөдөр бол ерөнхийдөө үүдээ хамгийн чадварлаг хамгийн одоо юу гэдгийг одоо өндөр рейтингтэй байгаа. Одоо Азийг бол үнэхээр байлдан давж байгаа юм том хамтлагийг одоо бид нар ингээд авчиж чадсан даа үнэхээр одоо баяртай байна. Чара хамтлагийг миний хувьд Монголд ирэх гэж байгаад би маш их баяртай байна. Ягаад гэвэл өөрөө бас дуугийн сонсч исэн бас мэрэгжлийн төвшөнд яг одоо Солонгостой хийт болж байгаа юм сайхан хамтлаг. Тэгээд ирж тоглох болсон би маш баяртай байгаа. Тэгээд тэрийг очиж үзнэ. Тэгээд яг тэр тоглолтын дээрээс бас яг мэрэгжлийн төвшний тоглолт те ямар болдог гэдгийг бас харах болов уу гэж бодож байна. За ер нь бусад тоглолтын хувьд харж байхад маш цөөхөн цэгүүдээр тоглолтын билет борлуулагдж байгаа харагддаг. Тэгэхээр бид нар энд өөр менежмент хийсэн. Тэгэхээр маш олон салбар цэгүүдэд буюу бүх дүүрэгт бүх хэсгүүдэд одоо бүх танаа гэрийн ойролцоо байхаар билетийн кассуудаа ажиллуулж байгаа. Тэгэхээр ноён зууч пиццаны бүх салбарууд бол манай дүүрэг болгонд хамаарагддаг, байрладаг. Мөн Дархан хотод хүртэл байрладаг байгаа. Тэгээд энэ бүх салбаруудаар бид нар билетээ борлуулж байна. Дээрэс нь ETV телевизийн байр буюу Grand Plaza зохицолбарын 905 тоотод бид билетээ борлуулж байна. Улаанбаатар зочид буудлын 104 тоотод IHC компани байранд байна. Соёлын төв өргөө, бүхийн өргөө, өргөө кино театр, Тэнгис кино театруудын бүх кассуудаар манай билет борлогдож байгаа. Тэгэхээр бол альч газраас очиод та гэрийнхээ хамгийн ойрхон газраас энэ салбаруудаас билетээ захиалаад авах боломжтой. Мөн 1950 таныг хаач байсан гэрээр чинь хөргөж өгөх боломжтой байгаа. Зүгээр ч нэг шоу тоглолт гэхээс илүү миний ойлголтоор бол одоо Монголын урлаг шоу бизнесийн салбарт бол нэгэн бас хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр Монгол залуучуудын нүд нээгдэн амьд тоглолт, амьд одоо тийм дэлхийн хэмжээний Азийн хэмжээний мундаг одууд тэнд одоо Монголд хүрж тоглоход яг амьдаар харна гэдэг бас өөрөө нүд нээгдэн л те. Тийм учраас энэ бас нэлээд хувь нэмэр оруулж байгаа гэж би зөв үзэж байгаа болохоор та бүхэндээ баярлалаа. Ингээд ETV HD телевизийнхаа хамт олон ийм сайхан хамтлаг авчирч Монгол үзэгчдийнхаа нүдийг баясгаж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд мөн КВ хамтлагч гэсэн тэнд байх болноо. Солонгост сурдаг намайг бол гайхшруулсан. Тэгэхээр тим том хамтлагуудыг ирж байгаа гэхэд би тэгэхээр гайхширсан, дуу алдсан. Энэ хамтлагуудын тоглолт угаасаа яг менежментийн хувьд бол телевизүүдээр их одоо 7 хоног болгоно нэг тийм лайв мьюзик гэдэг Music Bank гэдэг нэвтрүүлэг явдаг. Тэр нэвтрүүлгээр бид нэр одоо тийм шууд юу гэлээ тоглолтуудыг үзчихсэн. Тэрнээс яг амьдаар бол үзээгүй. Солонгост бол маш өндөр үнэтэй байдаг гэсэн. Тэгээд энд одоо бас боломж үнээр тоглож байгаа юм билээ. Тэгээд манай залуучууд ч гэсэндээ энэ тоглолтыг бас үзэхэд алцахгүй болов. Дахиж бас хизээч юм хандлага ирээ билээ те. Сайхан завшааны бүү алдараа л гэж хэлмээр байна. Монголынхаа бас соёл урлагийг хөгжүүлэх, Монголынхаа ард түмний соёлын боловсролыг дээшлүүлэх тал дээр бас нэлээх гаргууд одоо бас ажлыг зохион байгуулж байгаа ETV-ийн телевизийн хамт олондоо би өөрийнхөө хувийн зүгээс хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Ийм хамтлаг дуучдыг мэдээж идэр бол асар их хүнтэй байгаа. Ийм хамтлаг дуучдыг урьж авчираад тэгээд энд ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулж хийнэ гэдэг бол их том ажил. Нэлээдгүй их хөрөнгө зарсан, нэлээдгүй цаг хугацааг шаардсан ийм ажил болдог. Тэгээд ийм сайхан тоглолтуудыг бас бий болгож байгаа телевизийн хамт олонд хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ тоглолтоо маш сайхан зохион байгуулад Монголын залуучуудыг өшөө бол бас илүү их зүйлийг мэдрүүлээд биеэр нь сэтгэл санаанд нь илүү их зүйлийг ургуулж бодуул нэг зүйлийг бодогдуулаад тэгээ цаашаа тэр залуучууд маань өөрсдийн гэсэн бас мөрөөдөлтэй болоосаа гэж би хүсэж байна. Тэгээ энэ үйлсэд чинь илүү их амжилтыг хүсье. Та бүхэнд бас амжилт хүсье гэж хэлж байна. Өвшөө юм гаднаас те Монголд ингээ хамтлагуудыг авчирч одоо үзэгчтэй бас үзэл сонирхуулж ингээд хоёр орны соёлын үйл ажиллагааг бас ингэж өргөжүүлэлээсэ гэж бас хүсэж юм. Ингээд хамтлагуудыг авчирчаад маш их баяртай байна. Монголын залуучууд, охид бүсгүүчүүд одоо бүх одоо хөвгүүдэд барьж байгаа телевизийн агч нараас барьж том бэлэг. Тэгээ энэ сайхан одоо юу гэдэг гайхалтай мөчийг энэ сайхан одоо юу гэдэг тэрийг хамтаа мэдрэх юм сайхан үдшиж байх болно. Тэгээд
миний ихтгэлтэй ажиллах сайхан урагштай байж байна. Нэг ажлууд нөгөө ажлыг бас үүсгэж хийдэг. Тэгэхээр энэ ажлууд одоо нэг том ажлыг ихээхэн одоо юу гэдэг нэг тийм эхлээд болоод үсэж байгаа. Тэгээд одоо Монголын одоо соёлын салбарт одоо урлагийн салбарт бид нар бас нэг том юу гэдэг амьд одоо нэг хуудсыг нээлээ гэж одоо үсэж байна гэж. Тэгээд одоо юу гэдэг эндээ одоо бид нар баяртай байгаа. За ингээд Солонгосын Tiara болон K-pop одод Монголд ирж байгаад маш их баяртай байна. Та нар Монголд тавтай морил тэгээд Монгол залуучуудын маань бас үзий сонирхдаг бас өөр нэгэн төрлийн одоо урсгалын тоглолт стадионд болох гэж байгаад үнэхээр их сонирхолтой байна. Тэгээд хүүхэд залуучууд ягаад ч гэсэн гадаадын хөгжим одоо урсгал тоглолт ямар байдгийг бүгдээрээ ирж бас үзээсээ бид нар ч гэсэн тэнд байх болно. Тэгээд бүгдээрээ тэнд уулзцгаая. Тэгээ одоо 9 сарын 21-нд бол тоглолтыг бид харж байна. Ерөнхийдөө энэ бол одоо Монголын одоо энэ хөгтөнгөд оруулах одоо юу гэдэг дэлхийн алдартай одоо эд оргил үүдээр тоглолт болох юм. Одоо энэ оны энэ намрын одоо хамгийн сүүлийн тоглолт болно. Тэгэхээр бол энэ тоглолтыг бид одоо юу гэдэг зөөрөө тийсэн одоо хүлээж байгаа. Look at that,